Сайн байцгаана уу? Судлаач идэвхтнүүдтэй ярилцаж хүнээр хэм боловсрал олгох зорилготой Amnesty podcast-ийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид нэр 2024 онд ер нь дэлхийд дахинаа хүнээр хин нөхцөл ямархуу байваа гэдгийг юм таймлж дүгнэж ярих юм дугаар байгаа. Илүүтэйгээр Amnesty International-ийн 1962 оноос хойш жил бүр гаргасан дэлхийн хүнээр хин төлөв байдлын тайлангийн тухай дэлгэрэнгүй ярилцгаараа. Энэ удаагийн зочноор Amnesty International-ийн судлаач Балжин Нэм оролцсон байгаа. Тэгэхээр бидний удирдлагыг хүлээж авч оролцож аваад баярлалаа. За сайн байцгаана уу? Бүгд нь подкаст сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. За би Монголын Amnesty International Монголын асуудлуудыг хариуцж байгаа. Яг тэр Монгол тулгамж байгаа асуудлууд дээр судалгаа хийж байгаа судлаач Балжин Нэм байна. За тэгвэл хоёулаа шууд тайлангийнхаа агуулга руу орцгоё. Сая дурдсан тайлан маань тэр жил болгон 400 гаруй хуудас ийм тайлан, зузаан тайлан Amnesty International бэлтгэж гаргадаг. Тэг агуулгаар нь аваад үзэх юм бол эхлээд бид нэр дэлхийн хүнэрхийн төлөв байдлыг ерөнхийд нь авч үзээд дараа нь бүс нутаг болгоноор нь хүнэрхийн асуудлуудыг авч үзээд дараа нь улс орнууд гэдэг байдаг. Яг энэ дараалалаар бүгдээрээ ярилцвал хамгийн түрүүнд 2024 оны дэлхийн хүнэрхийн төлөв байдлыг дүр зураг нь ямархуу байна гэж Amnesty International-ийн тайланд гарсан бэ. Ялангуяа 24 он бол маш онцлогтой жил байсан. Ялангуяа одоо маш олон сонгуулиуд болсон тий. Тэгээд геноцид, хүн төрөлхтний хэрэгсэр гэмт хэрэгүүдийг маш ноцтойгоор үлдчихсэн. Тэрийг хүн болон харж исэн. Одоо яг өглөө босоод хамгийн дөрөнд мэдээ уншдаг хүн байлаа гэж бодоход тухайн өдрөө нэг ч өдөр тийм өөдрөг явах боломжгүй өдөр болгон л айгуу том мэдээ гарсан. Ийм он жилүүд өнгөрсөн. Тэгэхээр Amnesty-ийн тайланд 2024 оны дэлхийн хүнэрхийн нөхцөл байдлаа юу гэж дүгнсэн бэ? За 2024 он болохоор Amnesty International-ийн тайланд маш олон хүнэрхийн зөрчлүүдийг тусгасан байгаа. Тэгэхээр би болохоор энэчнээс нэг 7 яг хүнэрхийн зөрчлийг товчхон ингээд дурдаад явъя гэж бодсон. За хамгийн эхлээд болохоор олон улсын ер нь эрх зүйн тогтолцоо чинь өөрөө яг дүрм суурилсан тийм тогтолцоо байгаа тийм. Өөрөө олон улсын гэрээ, хүнэрхийн хэм хэмжээ, стандартуудтай. Тэгэхээр яг энэ дүрм суурилсан тогтолцоог бол ялангуяа хүчрэг улс орнууд үл тоомсорлох нөхцлөдөд бол маш ихээр бий болж эхэлсэн. Тэгэхээр яг энэ дүрмийн дагуу тоглохгүй, дүрмээ даахгүй хүнэрхийн зөрчлүүдийг бол үүсгэж байгаа тохиол үзэнд байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор нэг хамгийн том жишээ нь болохоор бидний бүгдээрээ мэдж байгаа тий. Израиль улсын Палестины Газын зурвас дээр үлдэж байгаа геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг байгаа. Тэгэхээр энэ гэмт хэргийн үр дагавар болохоор өөрөө 2025 он гэлтгүй цаашлаад хэдэн 10 жилээр бол үргэлжлэх нь одоо ойлгомжтой тий тренд нь бол тийм байгаад байгаа. Үүнээс гадна зэвсэгт мөргөлдөөн бол маш их хурцтай байдалтай байгаа. Энэ болохоор зэвсэгт мөргөлдөөний асуудал бол ерөнхийдөө нэг улс бүс нутаг гэхгүй ер нь дэлхийд даяар олон бүс нутгийг хамарсан тийм үйлдэл байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнууд гэхээр одоо лист гаргахыг бол аюул урт болно тий. Тэгээд энэ слайд чинь Нигер, Мянмар, Судан гэх мэт ингээл яваад хар бүр листтэй болох хэмжээнд хүрсэн байгаа байхгүй юу? Энэ зэвсэгт мөргөлдөөний бас үр дагавар бол угаасаа хэмжээлшгүй маш их хор хохиролтой байдаг. Жишээ нь гэх юм бол саяхан Суданд бол энэ зэвсэгт мөргөлдөөний улмаас 11 сая хүн орон гэргүй болоод нүүлгэн шилжүүлэлт өртөж байна. Тэгээ үүний улмаас болохоор яг өсөглөнд нэрвэгдэх тийм эрсдэлтэй мөн зарим нь өсөлтөнд нэрвэгдээд одоо явж байгаа нөхцөл байдалтай байна. Түүнээс гадна яг энэ зэвсэгт мөргөлдөөн чинь зөвхөн ингээд зэвсэгт мөргөлдөөн гэж дуусчихгүй тийм мөргөлдөө болол дуусчихгүй. Үүнээс гадна давхар дандаа хүний эрхийн зөрчлүүд ингээд дагуулждаг. Одоо жишээ нь гэх юм бол ялгуурлангаа дурхалт, хүүхдийн эрхийн зөрчил бол бүр ингээд туйлдаа хүрдэг тийм нөхцөл байдлуудад хэмжил одоо бусад айгүй олон хүний эрхийн зөрчлүүдийг бол дагуулж байгаа. За энэ дээр ингээд улс орон даяар тэгээ дэлхийд даяараа ер нь бол ингээд ийм зэвсэгт мөргөлдөөн эсвэл ийм геноцид үйлдэл эсрэг ингээд чигсаа цуглаан болдог үн эсрэг үзэж байгаа олон төрлийн хүмүүс байгаа. Гэсэн хэдий ч одоо нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлт гэх мэт тийм том одоо эрх мэдэл бүхий байгууллагууд ийм чигсаа цуглаан буюу одоо иргэдийн дуу хоолойг сонсохгүй хിവэрэ байгаад байгаа. Тэгээ тэрнээс гадна ерөнхийдөө бол жишээ нь Америкийн нэгдсэн улс тэргүүтээ Англи, Европ улмын зарим улсууд гэх мэтчлэн тий эдгээр том хүчрэг улсууд бол одоо жишээ нь Израилийн геноцидыг бол хүлэн дэмжих тий зэвсгийн одоо тий ингээд зэвсэг нийлүүлэх гэх мэтчлэн олон төрлийн юм дэмжих үйлдэлүүдийг хийж байгаа нь маш харамсалтай байгаа. За хоёрдугаар гэх юм бол дарангуулын практик бол ер нь улс орнуудад бүр ингээд ажиглагдаад бүр ингээд яг нэг юм тренд болоод ингээд болж байгаа. Тэгэхээр Amnesty International-ийн хувьд гэх юм бол дарангуулын практик гэхээр ингээд хүмүүс засаглалын тогтолцоотой илүү уйлдуулж ойлгоод идэг. Amnesty International-ийн хувьд болохоор энэ засаглалын тогтолцоонд ерөөсөй байр суурь
одоо илэрхийлдэггүй. Альва ямар нэгэн улсын тэр засаглалын хэлбэр, тогтолцооны хэлбэр төр ямар нэгэн байр суурь илэрхийлдэггүй. Тэгэхээр дарангуйлын практик гэж яг юу хэлээд байгаа гэхээр жишээлбэл чагсаал цуглаантай холбоотой эрхийг хязгаарлах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг одоо нухчанд дарах ч юм уу те. Эсвэл одоо хүний эрх хамгаалагч нарыг байрч хорих гэдэг ч юм уу. Ийм хүний яг үндсэн суурь эрхийг хязгаарласан, хориглосон тийм үйлдэл эсвэл бол яг хууль эрх зүйн зохицуулалт гаргаж байгаад бид нар бол дарангуйлын практик гэж нэрлэж байгаа. Тэгэхээр дарангуйлын практик үед болохоор одоо Египет гэх мэтчлэн маш олон оронд яг энэ үеэр бол жигсагчдыг байрж хорих, яллах тий эсвэл бол хүнийг хүчээр алга болгох гэх юм уу тий олон төрлийн гэмтэргүүд бол бий болчдөг. За дараагийн нэг асуудал нь гэх юм бол мэдээжийн хэрэг ялгарлан гадуурхалт байгаа. Энэ бол угаасаа ингээд дэлхийд даяараа яг нэг тенденцээр харагдаж байгаа. Ялгарлан гадуурхалт ялангуяа одоо дөрвөстэй холбоотой, дөрвөсөө цагаачтай холбоотой ялгарлан гадуурхалт бол ингээд маш их хэмжээнд хүрсэн байгаа. Жишээлбэл гэх юм бол одоо Канада, Сауди Араб гэх мэт улс орнууд таа. Тэгээ тэднэрт ингээд цагаач дөрвөсөд очино. Тэр тохиолдолд яаж хор ялгарлан гадуурхаад зөвхөн нэг төрлийн ажил хөдөлмөр эрхлэх тэмцвэрлийн л олгоод байгаа. Энэ нь юунд ямар эрсдэл үүсгэж байгаа гэхээр ерөөсөө хөдөлмөрийн үйлчлэг төртөг ч юм уу те. Тэгээд түүнээс гадна яг ингээд ирж байгаа дөрвөсөд цагаачдыг шууд буцаах ч юм уу эсвэл өөр орн руу ингээд явуулах гэх мэтчлэн Америкийн нэгдсэн улсын Мексиктэй холбоотой одоо энэ харилцаан дээр харагдаж байгаа ийм нөхцөл үүсэж байгаа. Үүнээс гадна гендер суурьсан ялгарлан гадуурхалт бас байгаа. Тэгээ энэ дээр жишээ нь Афганистан, Аргентин, Чили гэх мэт улс орнуудад болохоор одоо нөхөн өрчгөн боловсрол олгохгүй гэдэг ч юм уу те. Эсвэл хязгаарсан хоригдсон ч юм уу ийм зохицуултуудыг баталж байгаа юм. Тийм тохиолдлууд бол зөндөө гарч байгаа. За тэгээд дараагийнх нь гэх юм бол ерөнхийдөө өрийн холбоотой, өртөө холбоотой асуудал байна. За энэ жил 24 онд ядуу буурай орнуудын үр зээлийн хэмжээ нь сүүлийн баг 30 жил байсан өрийн хэмжээнээс бүр даваад гарсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зөвхөн нэг жилийн туршилттай тий. Тэгэхээр яг энэ ямар үр дагавартай гэдэг вэ? Тухайн улс орнууд нь яг хангалттай хэмжээнд одоо сурч боловсрох хэрэгэд эсвэл эрүүл мэндийн үйлчлэгэнд ч юм уу тий. Яг энэ өөрсдийнхөө одоо санхүүжилтийг босгох боломжгүй болгодог ч юм уу. Яг тийм үүний улмаас ингээ хүний эрхийн зөрчлүүдийг бол бий болгож байгаа. Тэгээд тэрнээс гадна компаниудын хариуцлагын асуудал бол угаасаа бас дэлхийн нийтээр ингээ шууган тариад явж байгаа тий. Компаниудын үйл ажиллагааг хангалттай хэмжээнд зөв зохистойгоор зохицуулах улмаас компаниуд одоо чиний ус бохирдуулах, агаар бохирдуулах гэх мэтчлэн ингээ хүний бас суурь эрхүүдэд ингээ нөлөөлж байгаа тохиолдол зөндөө гарч байгаа. Үүнтэй уялдуулаад мэдээч нөгөө технологитой холбоотой бас хүний эрхийн зөрчлүүд бас байгаа тий. Технологиг бас зөв бусаар ингээ ашиглаж байгаа, зохицуулаагүй тохиолдол болохоор хүний эрхийн маш олон зөрчлүүд гарч байгаа. Хамгийн эцэст нь болохоор гол ингээ фокуслах бас нэг хүний эрхийн зөрчил нь болохоор өөр уур амьсгалын өөрчлөлт холбоотой мэдээж ирэг. Улс орнууд л одоо ингээ уур амьсгалын өөрчлөлт чинь баг улс орон болгонд л ингээ яригдж байгаа. Тэгээ зохицуултуудыг ингээ хийх гэж оролдож байгаа тийм асуудал байгаа. За тэгтээ яг одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүний эсрэг яг юм дөрвтэй арга хэмжээ авсан бол ингээд авч чадахгүй байгааг бол Amnesty International зүгээс маш их шүүмжлэлт хандж байгаа. Үүний улмаас одоо жишээ сая ингээ Бангладешт үер болж байгаа тийм маш олон хүмүүс ингээ орон гэргүй болж байгаа юм тохиолдлууд гарч байгаа. Тийм үүний эсрэг болохоор ерөөсөө үйлдэл хийхгүй байгаа болохоор маш хөвчлөлт хандж байгаа. Түүнээс гадна одоо fossil fuel шатах шатналт гэж ярьдаг шүү дээ. Одоо нүүрс, тос тэгээ тосны одоо энэ хэрэглээг ерөөсөө багасахгүй байгаад бас уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөд тэгээд үүний улмаас дахиад хүний эрхийн зөрчлүүд бий болоход ингээд дэлхийд үзүүлж байгаа ийм нөхцөл байдлууд бол харагдаж байна. Тэгэхээр яг таны саяны ярьсан яриг сонсохоор аяга готормаар төр зураг харагдаж байгаа байхгүй. Ялангуяа одоо жишээ нь гэх юм бол одоо цагаачд дөрвөгчдийн асуудал он гарсны дараах шийдвэрүүдээс харахад улам бүр дортохоор тийм шийдвэрүүд дүр зураг ажиглагдаж байгаа юм байна л та. Тэгэхээр хүмүүс гэсэн тэгж бодож магадгүй. Тэгэхээр сарын хажуугаар мэдээж сайн зүйл байгаа те. Тэгэхээр Amnesty-гийн тайланд 2024 онд тэгвэл хүний эрхийн ололтын амжилтуудыг юу гэж дурдсан бэ? Тийм юм юу байна уу? За би энэ дээр ингээм хоёр нөхцөлөдлийг дурдъя гэж бодож байна. Мэдээж байлгүй яг уу тийм ингээд маш олон хүний эрхийн одоо олон дэвшилтэд тийм үйл явдууд бол болсон байгаа. Тийм ч хоёрын дурдах юм бол яг уу энэ хоёр яг ингээд нөхцөлөдлүүд бол яг дандаа иргэний нийгэм тийм иргэдтэй ингээд маш их холбоотой байдаг. Жишээ нь гэх юм бол сая Солонгос улсад хуучин ерөнхийлөгч нь яг нөө martial law гэдэг цэргийн хуулийг тийм батлаад тэнгүүтээ одоо хүчин төгөлдөр болгоод биш одоо үйлчлэлийн хүчин төгөлдөр болгоод тэгээд
чагсаалц 50 замаар чагсаал цуглаан хийх эрхийг хоригдсан байгаа тий. Тэнгүүд энэний эсрэг ингээд ард иргэдэн маш олон чагсагчид гарч ирээд эсэргүүцсний улмаас энийг одоо ингээд зогсоочсон тийм цаашаалт үйл явдал болсон. Хоёрдугаарт гэх юм бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дүгнэлт гаргуулахаар Вануатугийн арлын орны оюутнууд нийлээд олон улсын шүүхэд хандаад одоо энэ процесс нь өөрөө эхлээд явж байгаа. Тэгэхээр энэ олон улсын шүүхээс гарч байгаа дүгнэлт бол маш их чухал. Тэ одоо улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ үүргээ хэрэгжүүлэхэд маш их чухал төлөв үзүүлэх тийм дүгнэлт байгаа. Өнөөдөр солонгосын тэр явдал бол яг итгэхэд хэцүү гинт гарсан шийдвэр байсан те. Яг энэ худлаа мэдээлэл өгч бүр эргэлцэхэд хүргэсэн. Тийм шийдвэр байсан те. За тэгвэл манай бүс нутгийн хувьд аваад үзэх юм бол одоо Аз номхон далайн бүс нутагт Монголоос харьяалагдж байгаа тийм. Яг манай бүс нутагт одоо 38 гаруй улс орон одоо Шинэ Зеланд, Австралиас ахуулаад Энэтхэг, Япон, Солонгос гэдэг 38 улс орнууд харьяалагдж байгаа. Тэгэхээр бүс нутгаар нь аваад үзэх юм бол ер нь хүн эрхийн төлөв байдал ямар хувь байна вэ? За Amnesty International ингээ бүс нутгийн хэмжээнд тий хүний эрхийн төлөв байдлын тайлан гаргадаг. Тэгээ бүс нутгаа Аз намхан далаагаас гадна тий Африк, Америк, Европ, Төв Аз гэдэг ингээд хуваагаад явцдаг байгаа. Тэгэхээр манай яг ингээ бүс нутгийн хувьд гэх юм бол би яг нэг дөрвөн хүний эрхийн асуудал, зөрчлийн асуудал дээр ингээ фокус хийж утсан. Тэгээ нэгдүгээрт гэх юм бол яг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгчлөө байгаа. Тэгээ энэ бол уусаа дэлхийн бас жишээ ингээд дагаад манай бүс нутагт ч гэсэн маш их одоо сөргүүл явдал зөндөө гарч байгаа. За жишээнд дурдах юм бол Афганистанд Талибаны одоо тэг засгийн газрыг ингээ шүүмжилж байгаа хэвлэл мэдээллийн одоо хувийн хвшлийн хэвлэл мэдээллүүдийг хааж байгаа тийм тохиолдлууд байна. Мянмарт гэх юм бол яг энэ хэвлэл мэдээллийн ажилчдыг ингээд ялж байгаа тохиолдлууд байна. Пакистан болохоор бүр ингээд доор хаяж 7 хэвлэл мэдээллийн ажилтан одоо амь насанд ирсэн бүр юм одоо хүндэрсэн юм нөхцөл байдалтай тохиолдол ч гэсэн бас байгаад байгаа. За үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлгийн эрхчлөөний одоо бас нэг одоо үйл явдал гэх юм бол одоо засгийн газраас шүүмжилсэн иргэдийг ялж байгаа, хорж байгаа тийм тохиолдлууд байна. Үүний нэг жишээ нь болохоор Таиланд улсад одоо арчлын төлөөх активистуудыг хааныхаа нэр хүндийг одоо гутаалаа гэсэн тийм үндслээр барьж хорж байгаа, ялж байгаа тийм тохиолдлууд бол гарч байгаа. За хоёрдугаар нь гэх юм бол яг л дахиад дэлхийн жишгээ дагаад тийм ингээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор эрүүл аюулгүй орчин амьдрах хэрэг бол зөрчигдөж байгаа тохиолдол зөндөө байна. Тэгэхээр ингээд яг нөгөө улс орнууд эдийн засгийн өсөлтөндөө илүү анхаарал үзүүлээд хүний эрхийн асуудлуудыг хоёрт тавьж агаад эдийн засаг дээр анхаарал хандуулахаар дандаа тэр хүний эрхтэй холбоо, хүний эрхийг зөрчих болцшгүй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулаад эхэлдэг. Тэгээ энэ хөрөнгө оруулж байгаа одоо энэ төсөл хөтөлбөрт хэрэгжсэний улмаас хүний эрх зөрчиг, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг бол зөрчигдөж байгаа тохиолдлууд бас нэлээд гарч байгаа. Жишээ нь одоо Пакистан гэх мэтчлээ одоо агаарын бохирдолтой маш олон орнууд, олон хотууд байна тий. За гуравт нь гэх юм бол сурч боловсрох эрхийн бол асуудлууд нэлээд хурцтмал байгаа. Яг энэ Талибаны засгийн газар, Афганистан Талибаны засгийн газартай холбоотойгоор бол Талибан охтуудын яг сурч боловсрох эрхийг хязгаарласан буюу одоо яг бага ангиас дээш одоо мэдлэг боловсрол олгох тэр эрхийг бол хязгаарсан тийм тохиолдол гарсан байгаа. Тэгээд мэдээж уугуул иргэдийн эрхийг бол орхиж болохгүй. Уугуул иргэдийн эрх бол тухайн одоо бүс нутагт амьдарч байгаа олон орнд амьдарч байна тий. Одоо шинэ Австралид амьдарч байна тий. Яг энэ одоо маш хурцтмал байдалд бол заримдаа очсон байдаг. Одоо жишээлх юм бол Австралийн 20 ангид бага насны одоо яг уугуул тийм иргэдийн хүүхдүүдийн нас баралтын товнууд ч гэсэн бас нэмэгдэж байгаа. Вьетнам дахь бас уугуул иргэдийн нөхцөлөд бас сайнгүй аялгуурлан гадуурхалттай өртөж байгаа ч юм уу тийм тохиолдол бол нэлээд их байгаа. Таны яг асуудлууд ч юм болохоор яг манай бүс нутгийн улс орнуудад нийтлэг ажиллаж байгаа хүмүүсийн зөрчилж штэ. Манай бүс нутагт бас уур амьсгалын өөрчлөлтөнд маш имзэг тусж байгаа улс орнууд бас байгаа тий. Тэгэхээр энэ талаар тайланд орсон болов уу? Тийм яг уур амьсгалын өөрчлөлтөөр бол яг одоо ингээд нарийн яг энэ улс орнууд гэхээс илүүтэй яг дэлхийн нийтийн яг нийтлэг асуудал гэдэг утгаараа тий яг адилхан хэмжээнд олон төрлөөр одоо ингээд үйлчлэл нөлөөлөл нь үзүүлж байгаа. Ганц бидний шүүмжилж байгаа нэг зүйл бол яг энэ нөхцөл байдалд хүний эрхийн асуудлуудыг ноцтой хэмжээнд авч үзээд хүний эрх зөрчигдөхгүй байх талаас нь улс орнууд өөрсдийнхөө үүргийг биелүүлээд тий хүний эрхийг зөрчлөөс хамгаалах тэр үүргээ биелүүлэхийг шаардж байгаа тийм. Саны ярьсан яг хүний эрхийн асуудлууд Монгол улсад бүгдээрээ яг шууд хилэнгүт жишээ бодогдож байгаа байхгүй тий. Яг Монгол улсад байгаа бүс нутагт маань ч гэсэндээ болж байгаа хүний эрхийн асуудлуудыг томтой ингэж гаргаж ирсэн байна. Тэгэхээр
Тэрээс аль хүн эрхийн асуудлуудыг яг Монгол улсын жишээн дээр илүү дэлгэрэнгүй Amnesty International-ийн тайланд орсон бэ? За тэгэхээр энэ жил болохоор Монгол улсын хувьд болохоор энэ тайланд 6 яг асуудал дээр фокус хийж оруулсан байгаа. За тэр нь болохоор ялаас зугтах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, саатуулах зэтгээд ирэх, за тэгээд нийгмийн хамгаалал хүртэх эрх, орон байртай байх эрх, тэгээд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэсэн ийм 6 төрлийн хүний эрхийн асуудлуудыг оруулж ирсэн байгаа. За эхнээс нь ахуулаад би ингээд товчхон дурдаад явах юм бол ялаас зугтах гэдэг одоо агуулгаар тий бид нар бүгдээрээ мэдж байгаа 24 онд Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн урилгаар Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монголд аль биесны альчлал хийсэн байгаа. Тэгээд тухайн үед болохоор яасан бэ гэхээр олон улсын эрүүгийн шүүхээс Путиний Украинд эзлэн түрэмгийлэлтэй холбоотойгоор баримтлах тийм тогтоол гарсан байдаг. Монгол улс болохоор олон улсын Ромын дүрмд 2000 онд гар үсэг зураад 2002 онд сойрхон батлаад ингээд нэгдэж орсон юм гишүүн орны нэг. За тэгэхээр гишүүн орныхоо хувьд болохоор Монгол улс энэ баримтлах тогтоолыг гүйцэтгэх буюу яг Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путиныг бол баримтлах тийм үүргийг бол олон улсын эрх зүйн дагуу хүлээж байгаа. Гэтэл тэр үүргээ биелүүлээгүй байгаа тийм. Энэ ялаас зугтаж байгааг бол дэмжиж дэмжсэн үйлдэл гаргасан гэж хэлж болохоор хүсээд би бас үлдэж байгаагаараа дэмжиж байгаа гэдэг байна тийм. Тэгээд ер нь бол олон улсын яг эрүүгийн шүүх болохоор анх байгуулагдахтаа яг юм хоёр тулгуурт ийм баган дээр суурилсан байхгүй. Тэгээд нэгдүгээр нь болохоор яг шүүхийн тогтолцоо буюу яг эрүүгийн шүүх өөрөө тэр одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. Харин нөгөөх нь болохоор хэрэгжүүлэгч хэсэг, гүйцэтгэгч юм уу хэрэгжүүлэгч хэсэг буюу яг гишүүн орнууд нь өөрсдөө тэр одоо хэрэгжүүлэгч гүйцэтгэгч тэр үүргийг гүйцэтгэдэг байхаар ингээд ийм тогтолцоотой. Тэгээд улс орнууд хоорондын хамтын ажиллагаан дээр суурилсан яг ийм тогтолцоотой. Гэтэл одоо яг үүнийг одоо яг Монгол улсыг харах юм бол яг гүйцэтгэгч гэж харахаар байгаа мөртлөө яг энэ одоо Ромын дүрмийн дагуу бол өөрийнхөө хүлээс үүргийг гүйцэтгэх юм нөхцөлөд лүүлсэн байна. За хоёрдугаарт гэх юм бол ер нь саатуул хэцэн эрхтэй холбоотойгоор бидэд бол үндсэн хуулийн цэцгийн хүсэлтийн дагуу амикус тойм гаргасан. Тэгэхээр амикус тойм бол яг тухайн одоо энэ чиглэлээр мэрэгсэн байгууллагаас гаргадаг ийм тойм байгаа. Хоёрдугаарт болохоор үндсөлийн цэцгийн хүсэлтийн дагуу манайхаас төр саатуулах зэтгээд эрэхтэй холбоотой амикус тойм гаргасан. Тэгэхээр амикус тойм болохоор яг энэ тухайн салбарт мэрэгч ажиллаж байгаа тийм энэ байгууллагын мэрэгчлийн байгууллагын үнэлт үнэлдэдэг. Тэгэхээр цагдаагийн албаны тухай хуулийн 26-гийн 2 дугаар зүйл залт буюу яг ингээд төр саатуулах зэтгээдийг хэдий хэрэг хугацаанд саатуулах ёстой юм бэ? Тэр хязгаар нь ямар байх ёстой юм бэ гэдэг дээр олон улсын эрх зүйн хэм хэмжээнд бид энэ тоймыг бол бэлтгэж гаргасан байгаа. Тэгэхээр хүн болгон эрх чөлөөтэй халдшгүй байх хэрэгтэй тий. Тэгэхээр яг энэ эрхийг ч гэсэн ингээд олон улсын гэрээ хэлцээрүүдээр бол ингээд тунхаглаад улс орнууд хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Энэ төр саатуулахтай холбоотой энэ хязгаарыг яагаад тогтоож өгдөг вэ гэхээр ер нь бол яг энэ эрх чөлөөтэй байх эрх алдагдсанаараа өөрөө бусад маш олон хүний эрхийн зөрчлүүдийн суурь болж идэг. Түүнээс гадна зүү зохисгүй харилцаа, эсвэл бол бүр юм эрүүдэн шүлтийн ч гэсэн нөхцөлөдийг бий болох боломжтой байдаг. Тэгэхээр энийг ч гэсэн ингээ нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн хороо маш их онцолж анхаарч ажилладаг байгаа. Тэгэхээр ямар ч одоо нөхцөлөд төр саадуулах байна уу, баримтлах байна уу, хорих байна уу, ямар ч нөхцөл байдалд тухайн тэр практик нь өөрөө хүний эрхийг хангасан байх хэрэгтэй. Тэгэхээр тэр төр саадуулагдсан этгээдийн тэр саатуулагдах хугацаанд бол заавал хязгаар байх хэрэгтэй. Ямар тэр зүү зохисны хязгаарыг бол тавьж өгөх хэрэгтэй гэсэн юм агуулгаар тайм гаргасан байгаа. За 3 дугаарт гэх юм бол үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө тийм мэдээж яг ингээ бүс нутгтайгаа бас яг ингээ адилхан. За тийм үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөнд болохоор энэ удаад бид нар эрүүгийн хуулийн 13-14 буюу худал мэдээлэл тарах гэсэн зүйл залт дээр илүү фокус өгсөн байгаа. Яг тэгэхээр энэ зүйл залт нь өөрөө ялангуяа тэг эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилж байгаа сэтгүүлчид иргэдийн эсрэг ашиглагдах болсон энэ нөхцөлийг дурдж өгсөн байгаа. Тэгэхээр энэ худал мэдээлэл тарах дээр цагдаагийн ерөнхий газрын өгсөн мэдээллийн дагуу бол 24 оны 12 сарын 25-ны байдлаар нийт 697 гомдол мэдээлэл ирсэн. За энэчнээс 16 нь өөрөө сэтгүүлчтэй холбоотой байсан. Тэгээ үнээс тодорхой хэмжээний хувь нь болохоор ялагдчихээр татагдсан юм нөхцөл байдал байгаа. Энэ яг ингээд 13 14-ийг бол ашиглаж байгаа байдал нь болохоор манайд ирсэн мэдээллийн дагуу бол яг ингээд сонгуулийн өмнө ч юм уу тийм ингээд ийм эрчимждэг тийм тохиолдлуудаас гарч байгаа. За энэ зүйл залттай холбоотойгоор яг шийтгэгдсэн сэтгүүлч байгаа тий. Одоо Зариг цэгийн минь сайтын ерхий редактор Өнөр Цэцэг. Тэгэхээр Өнөр Цэцгийн хувьд болохоор
зөвхөн ганцхан 13 14-өр одоо зүйчлэгдээгүй 4-5 яг шүү хэрэг байгаа. Гэхдээ яг энэ 13 14 бол одоо энэ зүйчлэлийн дунд нь орсон. Тэгээд хаалттай шүүх хуралдаан явагдсны үндсэн дээрээс 4 жил 9 сарын 20 хал авсан байгаа. Тийм нөхцөл байдал бол бий болсон. За дөрөвт нь гэх юм бол эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол уул уурхаан үйл ажиллагааны улмаас малчтын эрхтэй холбоотой зөрчигдөж байгаа энэ асуудлыг бол тусгаж өгсөн. Энэ болохоор нэгдсэн үндэсний байгууллагын уугуул иргэдийн тусгай илтгэгч Монголд ирсэн судалгааныхаа үндсэн дээр юм тайланд багтаасан байгаа. Энэ тайланд юу гэж орсон бэ гэхээр ер нь бол уул уурхаан үйл ажиллагааны улмаас малчтын эрх маш их зөрчигдөж байгаа, ундны усны асуудал бий болж байгаа. Тэгээ үүний улмаас бол амжиргааны түвшин буурж байгаа. Тэгээ түүнээс гадна бол уламжлалт соёл хавуугаа авч үлдэх тийм боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг дээр одоо маш их санаа зовнож ингээд оруулсан, тайланд бол оруулсан байдаг. Тусгай илтгэгчийн хувьд ингээд жижигхэн зүгээр мэдээлэл өгөх. Нэгдсэн үндэсний байгууллагын уугуул иргэдийн тусгай илтгэгч бол өөрийнхөө яг энэ мандатынхаа хүрээнд яг энэ асуудлынхаа хүрээнд улс орнуудаар ингээд явдаг. Тэгээ улс орнууд дээр очиод иргэдтэй нь уулзсан, төрийн байгууллагатай уулзсан, төрийн бас байгууллагатай ингээд уулзсны үндсэн дээр энэ тайланд оруулдаг юм одоо найдвартай их сурвалжуудын нэг байдаг. За дараа нь болохоор би тэгэд Ахмадын эрхтэй холбоотой нөхцөл байдлыг оруулсан. Тэгээ нийгмийн хамгаалалт хүртэх. За энэ дээр болохоор тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг тусгаж өгсөн байгаа. Одоо ерөнхийдөө бол засгийн манай засгийн газраас 2005 оноос хойш үе шаттайгаар ахмадуудын тэтгэврийг нэмсэн байгаа. Гэхдээ нэмээд ерөөсөө одоо амжиргааны түвшинд нь хүрэлцэхгүй тий. Тэгээ инфляцтай уйлдахгүй байгаа болохоор ерөнхийдөө маш олон ахмадуудыг юм ядуурлт хүргэх нөхцөл байдалд ингээ бий болоод ингээ үүсээд байгаа. За тэгээд ерөнхийдөө инфляцтай уйлдуулаад засгийн газрын зүгээс ихтгэл зүйрийг баталдаг. Тухайн тэр тэтгэвэр олгож байгаа тэр орлогыг инфляцтай уялдуулаад нэмэгдүүлээд жил болгон явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ тогтоол дээр 10 дугаар тогтоол гэдэг байгаа. Энэ тогтоол дээр болохоор нэг асуудал нь юу гарч байгаа вэ гэхээр ихтгэл зүйрээр ингээд нэмэгдүүлчихэж байгаа. Тэгээд тэтгэвэр авах юмгаа орлогын хэмжээг гэхдээ дээд хязгаарын тогтоогод өчөж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ тэр дээд хязгаараас илүү гараад илүү их хэмжээний тэтгэвэр авах боломжтой байх юм бол тэрийг нь хасангуудаа тэр одоо илүү гарсан мөнгө нь олохгүй байхаар оруулж өгсөн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ямар үр дагавар үүсгэж байгаа гэхээр өөрөө бас ингээд тэгш бус харилцааг үүсгэж байгаа, ялгарлан гадуурлалтыг үүсгэж байгаа. Тэгээ тэрнээс гадна айгүй олон жилийн турш үнэнчээр ингээд тэтгэврээ төлсөн, тийм нийгмийн одоо тийм даатгалаа төлсөн энэ ахмад наснуудыг өөрсдийнхөө авах ёстой байсан тэр хэмжээний тэтгэврийг авах боломжгүй нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа. За хамгийн сүүлд нь болохоор би тэгээд орон байртай байх хэрэгтэй холбоотой асуудлуудыг оруулж өгсөн. За 23 оны 12 сард маш богино хугацаанд Улаанбаатар хотын замын төвчрлийг бууруулах, гэр ороолыг орон сууцчлах тухай хуулийг баталсан. Тэгээ энэ хуулийн үр дагаварт нь болохоор 158 газрын бараг 2000 гаруй өрх айл ингээд нүүлгэн шилжүүлэлтэнд өртсөн байгаа. Тэгэхээр яг энэ процессын хувьд болохоор ямар асуудал үүссэн бэ гэхээр тухайн тэр нүүлгэн шийдвэрлэгдэж байгаа тийм иргэдийн урьдчилсан мэдээлэлсэн тэр эрх мэдээлэл авах эрх урьдчилсан мэдээлэлсэн байдлаар зөвшөлдсөх тэр эрх нь бол зөрчигдсөн. Тэгээ тэрнээс гадна бол нөхөн олгоор зүй зохистойгоор авах эрх нь бас ингээд зөрчигдөөд эсвэл хязгаарлагдаад явж байгаа тохиолдол байгаа. Таны дурдсан амигус том болоод бусад хүнэрхийн асуудлууд дээрх мэдээлэл бас манай вебсайтн дээр дэлгэрэнгүй байгаа. Тэгэхээр хэрвээ бүр дэлгэрэнгүй уншия гэвэл тэндээс хайж болох боломжтой. Тэгэхээр яг саний дурдсан асуудлууд дээр тэгвэл Монголын Amnesty International ямар байр суурьтай байгаа вэ? Юу хийж байгаа вэ гэдэг талаар товч танилцуулаач. За яг Монголын Amnesty International зүгээс болохоор яг хоёр байр суурийг илэрхийлж байгаа. За нэгдүгээр гэх юм бол Монгол улс тийм ингээд дүрмж суурилсан олон улсын эрх зүйн тогтолцоог тэг дагаж, мөрдөж, хүндэтгэж өөрийнхөө олон улсын эрх зүйн дагуу хүлээс үүргээ биелүүлэх ёстой. Хоёрдугаарт гэх юм бол Монгол улсын засгийн газраас төрөөс гарч байгаа альва нэг шийдвэр, хууль, эрх зүйн зохицуул, журам энэ бүх одоо альва үйлдэл энэ бүх зүйлдээ болохоор хүний эрхийг хамгаалах, хангах тэр үүргээ заавал биелүүлэх шаардлагатай гэсэн юм хоёр байр суурийг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ тэгэхэд бол заавал ингээд нөлөөлөлд өртөж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тухайн тэр хүмүүсийг нүүлгэн шийдвэрлэх гэж байгаа бол нөхөн төлбөрийн зүй зохистойгоор олгох. Эсвэл одоо ахмадуудын тэтгэврийг нэмэх гэж байгаа бол ингээд яг ялгарлан гадуурх байх тэгш хандах гэх мэтчлэн үйлдэл болгондоо гаргаж байгаа шийдвэр болгондоо хүний эрхийг хүндэтгэж хамгаалах тэр үүргээ биелүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгчлэн дээр болохоор бид нэр тусдаа яг байр суурь илэрхийлсэн ийм хэвлэлийн мэдээ гаргасан байгаа. Тэгэхээр тэрийг бас манай вебсайтнаас харах боломжтой. За тэгээд яг альва иргэн тухайн иргэний хэн байхаас үл хамааран яг ингээд
ямар нэгэн үйлдэл дээр нь заавал одоо тухайн тэр иргэний суур зам ёсны тэр үндсэн эрхийг хязгаарлахгүйгээр арга хэмжээ авах тийм одоо үүргийг болвол Монгол улс бол хүлээж байгаа. Тэгэхээр тэр үүрийг бас биелүүлэх тийм одоо байр суурийг Монгол Amnesty International зүгээс одоо илэрхийлж байна. За баярлалаа. Маш урт бөгөөд тэгээ дэлгэрэнгүй тайлан маш товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгсөнд маш их баярлалаа. Манай подкастын бас нэг онцлог нь юу вэ гэхээр бид нар өнөөдрийн подкастыг үзэж дууссан хүнд яг энэ подкастыг үзсний дараа ямар нэг үйлдэл хийгээч гэж уриалдаг. Тэгэхээр таны зүгээс үзэж байгаа хүмүүст юу гэж уриалах вэ? За манай Монгол Amnesty International-аас хэлдэг нэг өрөө байдаг. Яасан харанхуй юм бэ гэж хашгирснаас ганц чултголаа асаагаарэ гэдтэй би яг энэ урайг хэлээд энэ подкастыг өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр ингээд энэ подкастыг үзэж байгаа хүн болгон өөрсдөө хүний эрхийн хамгаалагч байгаа тий өөрийнхөө болон бусад иргэн тойрныхоо хүмүүсийн өртөж байгаа тэр хүний эрхийн зөрчилтөөр дуурдаг байгаасай, жоохон ч гэсэн одоо үйлдэл хийдэг байгаасай гэж уриалж байна. Энд дээр бас дэлгэрүүлээд бас өнөөдрийн сэтгвтэй холбоод нэг дүгнэе гэх юм бол яг одоо ингээ ажиллаад үзэх юм бол дэлхийн нийтэд болж байгаа хүн эрхийн асуудлууд нэг юм трендийг дааж байгаа тийм Монгол улсад ч гэсэндээ болж байгаа. Тэгэхээр өөр улс орнуудад болж байгаа хүн эрхийн асуудлын төлөө бид нар ч гэсэн дуурах нь өөрсдийнхөө эрхийн төлөө хийж байгаа маш том үйлдэлтэй маш том оролцоо алах юм а гэдгийг бас ойлгох байх гэж бодож байна. Тэгэхээр манай улсад болоогүй айгу хол өөр бүс нутагт болж байгаа гэж орхилгүй. Хідээ нэгэн цагт бас биднэрт үр дүн ирэх учраас улс орны хүн эрхийн асуудал дээр ч гэсэндээ анхаарлаа хандуулах боломжтой бол дуурах оролцох нь бас айгу чухал юм а гэдгийг өнөөдрийн бас подкастаас ойлгосон гэж бодож байна. Тэгэхээр үзсэн хүмүүстээ баярлалаа. Бас бидний урилгыг хүлээж авсан болж байгаа юм да баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.